За сайн бацхан уу. Орой мэндэ манайхаа юу хийж байна? Сайхан урцгааж байна уу? Би ч одоо ер нь бол тэгэл ажилтаа л яваад байна л да. За ганц хоёр хүн орж иртэл. Ганц хоёр шээр хийдэг юм байгаа зү. Ажилтаа л явна. Ажилтаа л явна да. Би миний энэ хоолоо сөөгöd бүр улам сөөнгө дээрээ сөөнгө болоод. Би одоо өөрийгөө баячих гээд байна уу гэж бодоод байгаа шүү дээ. Женко шиг хоолойтой болоод. Женко шиг хоолойтой болоод ер нь баячих гээд байна даа л гэж бодоод байгаа шүү. Хоолоо бүр улам сөөнгө болоод байгаа. Гөгшөвчлүүд юм да. Хоолоо сөөнгө болоод нуруу намхан болоо шаачдаг юм шүү дээ. Тэ. Я манайх юу хийцгээж юм. За манай нэвтрүүлэг бол явдгаараа явж байгаа. Сая бол харин чанартай хоёр зочид авчлаа шүү. Нэг нь одоо хэл уран зохиол судлаач. Үндэстэн мөхөөй гэвэл хэл соёлын устгаа. Хамгийн дөрөвж хэлийн устга гэдэг. Тэгээ хэл уран зохиол судлаач Чимбатар ах орцсон Монголын соёлын тусгаар тогтнол хэлний тухай нэлээд нухацтай ярилцсан. Тэгээ хэлийг хэн хорлоод байгаа? Монгол хэлийг хэн үгүй гээд байгаа? Эдний энэ тухай ярьсан. За дараа нь одоо нөгөө үнэн ба юу лээ? Үнэн худлын дэнс. Үнэн худлын дэнс гэл нэлээд чинэлэг нөхрөл яваад байдаг. Хаанаас нь мөнгө гараад байгаа мэддэхгүй л яваад байдаг. Хөдөөл нэг том жипон чаал яваад байдаг. Тэгээ үнэн ба биш үнэн худлын дэнсийн орхон туул мөнгө чиргалаа отхон туул гэж орхон туул гэж залуутайгаа ярилцсан. Бас нэлээд чанартай яриа болсон. Хаанаас санхүүждэг нэлээд шаллаа. Та нэвтрүүлэг үл явдгаараа явж байгаа. За би ч одоо нэг сүүлийн үе жоохон ажилтаа. Гэхдээ их ажиллаа хажуугаар нэвтрүүлгээ таслахгүй юмсан гэж хичээж байгаа шүү. Хоёр ч уран сайхны киноны ард гарлаа. Жил 4 сарын дотор юм да. Хоёр киноны ард гарлаа. Тэгээд одоо бурхны авралаар кинонууд байна яах вэ? Намайг одоо драмын одоо жүжигийн найруулагч гэж мэдэхгүйгээр олон жүжиг хийж одоо нэлээд олон шагнал авсныг мэдэхгүй хүмүүс чи юу найруулсан? Чи ямар кино найруулсан? Чамайг ямар найруулагч гэдгийг. Уг нь би одоо улсын болон олон улсын чанартай 12 наадмаас шагнал авсан найруулагчтай. Тэгэхэд чи одоо энэ олны ялаанууд чинь чи ямар кино гэдэг. Найруулагчээр л кино гэж боддог. Энэ чинь мэдээ хүртэл найруулдаг хүн байдаг шүү дээ. Бүр имний найруулагч гэж хүртэл байдаг шүү дээ. Чи ямар кино найруулсан юм хэвста гэж над руу дайраад идэг. Тэгээ одоо кино хийж үзүүлье. Би нэг ийм кино хийж байна гэд. Яг хаа тэгээ нөгөө театрын хүн кино руу гинт ороод алдаа оноо тэ мэдхгүй чадахгүй одоо миний мэддэг юунес жүжигээс бол шал өөр гэдэг юм бэ. Тэгээ одоо хоёр кино хийлээ. Нэг кино маань гадагшаага олон улсын кино наадамд оролцохоор явчлаа. Одоо тэр морь сойсон. Олон улсын кино наадамд одоо морь сойсон. Хэр хурдан давхихыг би мэдэхгүй. За тэр одоо гадаадаас баярт мэдээ ирэх болтугай гэж хүлээгээ байж байна. За хоёр дахь кино маань Шкаф гэдэг нэртэй. Тэгээ одоо Шкаф киногоо нээх гэж бүр амнан там цаанал явж байна да. Тэгээ одоо үзэгчд нь миний оруулж байгаа постууд кинотой холбоотой одоо тизер, киноны тизер, трейлерүүдийг сайн одоо шеэрлээд бусдад уриалж өгөөрэй. Одоо та нарын яснаас чи яс, махнаас чи мах тасраад унчихгүй хурууны үзүүлэлт юм. Тэгэхээр одоо би бол нэлээд өр тавьсан.
нэлээ өр тавьж байгаа л 2 киноны ард гарсан. За би нэх овоож оцоод мөнгө олдгоо маа гэхэд ядаж нэг өр зээлсэн мөнгөө буцааж өгөөд тэ нэг дүүгээсээ зээлсэн шүү дээ. Тэр дүүгээсээ зээлсэн мөнгөө буцааж өгөөд тэгээ одоо нэг нэвтрүүлгээл цаашаа үргэлжлүүлэл нэвтрүүлэг дээр ажиллаж байгаа залуучуудынхаа цалингэл олох гэж кино хийж байгаа шүү дээ. Яг үнэндээ нэвтрүүлэг бол нэгч төгрөг олдгоо тэгээ би хэлээд байгаа шүү дээ. Миний ард одоо нам алга, миний ард лам алга. Яг бор зүрхээрээ яг ганцаараа эх орнын тусгаар тогтол минь өстой байхгүй боллоо гэж үзээд идэг. Ирлээ цэрлээц хүн их мөнгө хоёрт нутаг байдгүй маа. Чиний дансанд хичнээн төгрөг байна. Чамааг явахад тэр мөнгө дагаад гараа явчихдаг юм аа. Их мөнгө ирлээ хүн хоёрт нутаг байхгүй шүү гэж орилоод байгаа. Тэгээ Монголдо эзэн байх юмсан, энэ улгаачуудыг гэж хувааж иддгийн таслан зогсоочих юмсан гэж үзээд байдаг. Ганцаараа чарлаад хамаг мөнгөөл зориулаад байдаг. Гэхдээ яах вэ? Юм хийж байгаагүй. Тэгэл одоо эх орныхоо төлөө юу хийсэн чи талбай дээр очиж чарлаач гэх юм. Талбай дээр очиж чарлаад юм өөрчлөгддөг бол та нар бүгдээрээ талбай дээр очиж чарлсан. Тэгээ өөрчлөлтсөн чинь хаана байгаа юм? Сошиал дээр л хуруу дардаг хүмүүс шүү дээ. Тэрнээс би одоо ингээд хүү амтан зодуулаад нүдүүлээд эмдэх твтлээ гэхэд над дээр нэг халуун сав цай бариад ирэх юм хэд бол. За би одоо элдв янзын хэрэгт дохоогдоод орон шоронгийн бараа арчвал одоо над дээр нэг ганц талах бариад хөөх юм бидний төлөө ирээдүйн төлөө энэ хүн явж байгаад иймд орчлоо гэд над дээр нэг зүсэм талах бариад ирэх хүн бол байхгүй. Энийг удаадараа хэлж байгаа. Одоо тэр халуун цус тулгах шоронд ороход нэгч хүн дэмжээл алга дашаал байсан. Нэгч хүн эргэж очиагүй. Нөгөө чарлаа мөн хэрднийгээ шудраг өстой ардын баатар гэлээсэн. Чарлаа мөн хэрдэн дээрээ нэгч хүн очиагүй. Ингээд ер нь бол тэгээд явуулаад араас нэг юм бичнэлтэй фэйсбүүк дээр нэг юу гэдгийг тим юмнаас өөр нэмэргүй ард түмэнтэй, нэмэргүй дэмжигчтэй гэж байгаа би энэ өнгөрсөн 3 жилд бол яс махандаа шингэтэл ойлгосон. 24 оны сонгуулиар би Монгол улсыг тойрсон. Өөрөөсөө 68 сая төгрөг гаргаад зурглаач цалинжуулаад, эвлүүлэх цалинжуулаад, туслахуудаа цалинжуулаад Монгол орноо тойрж нэвтрүүлэг бэлдсэн. Анх би гарахтаа бол би дэмжигч олонтой юм чи баг хоолнд мөнгө өрөхгүй байх. Баг очисон аймаг болгонд намайг хүн тосч яваад хооллчих байх гэд би ямар гоё юм бодож яваа. Бараг л буудал тонохгүй очисон газар болгоно арт түмэн дэмжигчд маань тосч аваад аяг хоол идүүлээд цай уулгаад манад хоноод яв гэж хэлэхлөө гэж гордож гарсан. Ёстой гуцваа юм билээ. Намайг би чи хэд онсон 53 хоног явсан юм. Бараг 2 сар явсан Монголыг тойроод. 53 хоног явхад манад ороод аягцаа амсчихаа гэж хэлж байгаа нэг ширхэгч Монгол гараагүй. Би 60 хоног Монголыг тойрсон. 53 хоног Монголыг тойроод Монголын бүх аймагт очиод гудамжаар нь яваа, сурвалжлага хийгээд, оройн буудалтаа орж ирээд монтажлаад, цацаад дараагийн аймаг орхоос өмнө энэ дугаар гарах ёстой гэж зураглаачаа шахаад ингээ явж байхад манад ороод нэг аяг цай уучаач ээ. Манад хоноод яваа баавка гэж хэлэх бүр нэг ширхэгч Монгол гарч ирээгүй шүү. Тэгэл би би ер нь шаал тийм энэ 68 сая төгрөг гэдэг бол мөнгө шүү. 68 сая төгрөгийг би хүүдээ өөртөө зориулаад гэртээ юм аваад тавьсан бол харамсахааргүй. Тэ харамсахгүй ээжтэй. Одоо ингээд ийм хүмүүсийг юм ойлгуулах гэж, ийм хүмүүсийг юм боддог болох гэж явж байгаа би гүмэн тэнэггүй юм аа гэл өөрийнхөө тэнгийг шогшраал, шагшраал тэгэл дууссан дөө. Ер нь бол гондмоор л доо тэгээд зүгээр сошиал хөөс фэйсбүүк дээр л одоо хуруу дараад дэмжиж гин гэж бичгээс өөр ямар ч идэггүй хүмүүс гэдгийг нь бол ойлгоцсон.
Тэгэхээр одоо бол би зүгээр юунд найдаж ийн гэвэл өөрийнхөө хийж байгаа нэвтрүүлэгт найдаж ийн. Энийг нэвтрүүлгээс Монголын төрд байгаа энэ дарга нар ноёдууд авах юм аваад байгаасаа хэрэгтэй юм би яривал миний зочин хэрэгтэй юм яривал аваасай л гэж бодож хийж байна. Эсвэл одоо ард түмэнд бол найдалт байхгүй. Бүр ямар ч найдар байхгүй. Бүр өчүүхэн ч найдар байхгүй. Бас нэг жоохон найдар байна гэж харж болно доо. Тэгэхэд би өнгөрсөн 3 жилийн дотор юу ойлгосон бэ гэвэл ард түмэнд бол итгээд бүр яагаад ч хэрэггүй юм байна. Юу ч хийгээд эдгээр ойлгохгүй юм байна. Би одоо сэлэм мэлэм ташуурч юм буу аваад тэмцэнгээ босоод гарахад хинч миний дэргэд гараа атгаад төмхийгээ зуугаад зогсохгүй юм байна. Би ганцаараа гүйж очиод одоо тэр цагдаа нарт нь буудуулдаг юм уу яадаг ингээл дуусах юм байна. Гэдгээ бол ойлгоцсон. За энийг бол би бүр ясмахандаа шингэтэл ойлгосон. Ингээ 3 жил энэ эх орн ганцхан миний эх орн биш. Энэ эх орн ганцхан миний хүүд үлдэх биш гэдэг. Та нарын төлөө, та нарын үр хүүхдүүдийн төлөө, ач зээнэрийнхээ төлөө гэдэг ингээд хамаг юмаа байраал ингээл хамаг юмаа зараал ингээл зүтгэлээ. Одоо би нэг л юм боддог. За хожим мөнхийн настай хүн гэж байхгүй. Би мэдээж өнгөрч өгөх нэг өдөр байгаа л баг. Унаад өгöd эцэг өвөг дээдсийн сүнсний юм нь очиод хэлэх хөхтэй. Нүүр бардам хэлэх хөхтэй. За өвөө минь ч юм уу, за аав минь ч юм уу, за ах минь ч юм уу. Би чадлаараа зүтгэлээ. Эх орон тусгаар тогтнолынхоо төлөө, үндэсний аюулгүй байдлын төлөө Монгол ингээ залгаад ах биз та хүнлээ гэж чи ядаргаад. Ингээ Монгол цусныхаа төлөө би одоо чадхаараа зүтгэлээ. Бардаг бол би барсаа ингээд очино. Бараагүй бол би үнэхээр барсангүй гэд очиндоо гэж боддог. Хөхөвгдийнхөө өмнө би хэл хөхтэй очил гэж боддог болсон. Монголын ард түмэнд найдар байхгүй та нар хараарай. Одоо ингээд ер нь бол ингээд мөхлөн нь бол ирсэн юм байна. Монголын ард түмэнд ямар ч найдар байхгүй. Би энийг стайрн амь насаараа баталж ил. 3 жилийн дотор би энийг л ойлгосон шүү. Та нарт ямар ч найдар байхгүй гэдгийг ойлгосон. Зүгээр сайхан хуваачих чинь. Ахаа одоо тэгээд сүрж байгаа мөхж байгаа үндэстэн юугаараа бахархалдаг юм л да. Өнгөрсөн түүгээрээ бахархдаг юм л да. Сэргэн мандаж яваа ард түмэн бол ирээдүйд бүтээх бахархлаараа бахархдаг. Бид нар бол зүгээр Чингис хааны ярихаас юу ч байх. Бид нар одоо тийм удамтай байсан, тийм хүмүүсийн удам гэдэг дэлхийн ертөнцөөс яваандаа энэ бүхэл одоо юунууд жижиг үндэстэнгүүд ястангууд арчигдана. Угаасаа эхнээсээ ингээд геноцид хийгээд янз бүрийн аргаар уусгаад эхэлсэн. За хойд Солонгост нэг солонгос хүмүүс байна. 26 сая солонгос хүн байна. Өмнөд Солонгост бол солонгос хүн байхгүй болсон. Бид нар зүгээр л солонгос гэдэг нэртэй эрлий зөвлөзүүдийн эх орн Америкийн нэгдсэн улсын тоглоомын засгийн газар болсон. Тэр улс бол тусгаар улс биш гэдэг шиг нөгөө ардсан намын дарга Монгол улсын ерөнхий сайд асан амар жаргалныг хэлсэндээ Монгол улс гэж байна. Монгол улс гэж байна. Монгол үндэстэн байх шаардлагагүй гэж нэг хэлсэн шүү дээ. Монгол улсын ерөнхий сайд үндэсний аюулгүй байдлын 3 зөвлөлийн 3 гишүүний нэг амар жаргал Монгол үндэстэн байхгүй, Монгол улс бол байна гэсэн шүү дээ. Зүгээр Монгол улс гэдэг нэр үлдээд дотор нь битүү ирлээ зөвлөзүүд болно. Алтай язгуурын цус, Си бүлгийн цус, энэ омог бардам, энэ тэнгэрлэг цус бол ингээд мөхөн тодорхой болцсон юм байна. Энэ тэгээд би бол одоо бас үүлийн үр юм болов, карма юм болов гэж бодоод байгаа. Яагаад тэгэхээр энэ нэг алцаасаар пиццач явахгүй урд гарчаад. Тэгээ яасан урд гарах дуртай. Лалраа ийж явахгүй урд гар зогсоод гайч. Явж чадахгүй яагаад ингэ зогсоо. За ийм болсон. Тэгээ одоо ямар ч байсан тэр нөгөө цэргийн физикчгүй хиймч нэг инженер ах орсон шүү дээ. Тэр бол Монгол улс одоо заавал нефтийн үйлдвэргээд авахгүйгээр
$180 сая одоо бол өссөн л байх л да. Тэр нэлээд олон жилийн өмнө чинь. Одоо энэ аймаг болгонд хүрэн нүүрс байна. Аймаг болгонд хүрэн нүүрс байна. Энэ хүрэн нүүрсээр одоо бензин хийх технологи байна. Хүрэн нүүрсээр бензин хийя гэж ярьсан. Манайхан чи юмыг шүүмжлээд байдаг. Шүүмжлэх их дуртай. Манайханд ч одоо мэдэхгүй сэдв байхгүй. Астроном гэж сансар окторгүй их төр бүгдийг мэднэ. Дэлхийн түүх гэж шаагна. Бүгдийг мэднэ. Цэргийн стратеги, цэргийн түүх бүгдийг мэднэ. Ангаахын шинжлэх ухаан бүгдийг мэднэ. Хийн, физик, эмэгтэйчүүдийн өвчин, эрчүүдийн өвчин юм бидэрт мэдэхгүй юм байхгүй. Энэ фэйсбүүкт бол мэдэхгүй хүн байхгүй. Бүгд мэдэмх хэрэгчнэр. Тэгээ яг мэддгийм болов гэдэг нэг жоохон лавлаад асуухлаар бүр твич мэдэхгүй ийм л хүмүүс болсон байна. За ингээд баахан их мэдэмх хэрэгчтэй. Ихэнх нь их мэдэмх хэрэгч. Тэгээ тулгаараа юу ч чаддгүй. За тэгээ үлдсэн хэсэг нь мэдрэл муутай. Солиотой галзуу. За ийм болол дууслаа да хөрхи. Харамсалтай байна. Гэхдээ манайх ингээд шүүмжлээлээ шийдэл байхгүй. Энийг ингээ шийдчихнэ. Чи буруу хийгээд байна. Энийг ингээ шийдчихнэ. За чи буруу яваад байна. Энэ ийм гаргалгаа нь энэ байна гэдэг. Ингээ гаргалгаа байдгүй, шийдэл байдгүй, шийдвэр байдгүй. Бүгдээрээ шүүмжлэгч. Их баггүй шүүмжлэгч. Бүр солиотой юм шиг. Би тэгээ одоо сүүлийн үед нэг сони мэдрээд байгаа. Яг энэ сошиал орчинд ч юм уу, яг энэ лайв хийж байгаа ингээд юм хийгээд байгаа хүмүүс дотор хамгийн эрүүл саруулаар сэтгэхэд байгаа нь ер нь би баг ганцаараа юм биш үү гэж бодож эхэлж байна. Тэд нар айгүй галзуу солиот. За та нарын тэр намын бүхс долоогч, хошног долоогч, намаас самхүүцсэн, хөр зүхээс мөнгө авсан, хийнээс ч мөнгө авсан дэ мэдгүй. Би нэг мэдсэн баахан хүнээс л мөнгө авсан шаажсан. Гэж байгаа надад ерөөсөө ч хамаагүй. Зүгээр би хамгийн гол нь нэвтрүүлгээд хийгээд байгаа чинь гаргалгаа би гаргаад байна шүү дээ. Би эрэгтэйчүүдийн юм ч авчираад яагаад эрчүүд нэг юм авгаа зантай болоод байгаа. Яагаад залуучууд яг юм охин шиг болоод байгаа тухай би ингээд шинжлэх ухааны үүднээс би эрдэмтнэр яриулж байгаа байхгүй. Нөгөө эрэгтэйчүүдийн юм чинь 11 цаг гэхэд хамгийн оройдоо 11 цаг гэхэд эрэгтэй хүүхдүүдийг оронд нь оруулаа, унтуулаа. Өглөөний 5 цаг хүртэл наа төмсгөн тестостерон үйлдвэрлээд тэр сахал урга хоолойн бүдүүн болох болчин суух болчингийн масс гэдэг ихтэй юугаа үйлдвэрлэдэг юм аа. Тэгээ наадуул чи ингээ шүнжингээ уцаа авахаа компьютер тоглоод ингээ 5-аас хойш ашиггүй нойр гэж үздэг юм аа гэдэг ингээ бүр шинжлэх ухааны хайр гэж юу ямар даавар ялгаруулдаг хавтгаар яадаг ингээ инг гэд эмчнэр заалгаад шүү дээ. Тэгээ тэр химийн армийн химийн инженер нь болохоор ингээ бензин гаргацнаа $100 хэрэгтэй гэдэг. Тэгээ нөгөө нэг хоол хүнс ирдэг эмч нь ороод танигдсан хүнсээ хэрэглээ. Монголчуудын хэдэн 100 мянган жилээрээ идэж ирсэн энэ биеийн таньдаг оронгууд тэр чинь ингээ ходоод руу оронгууд биеийн таниад хүлээж авдаг энэ хүнсээ хэрэглээ. Тэр хүнсэнд чи ийм хүнс байна. Өглөө өлийн илгээ ингэж тайлаа. Хавар ингэж мацаг байраа гэд би ингээ шийдлүүд яриулаад байна шүү дээ. Тэгээ багшийг оруулж ирээд боловсролын системд ийм алдаа байна гэд бүр ахмад хөгшин 80 гарцсан багшийг орж ирээд боловсролын систем өөрөө системгүй болчиход байна. Гэт ингээд тэгээд одоо насаараа цэрэгт хурандаа хийсэн цэргийн дарга нь ирчээд батлан хамгаалах юм ийм алдаа гаргаад байна. Энийг ингэж засмаар байна гэд би шийдэл яриулаад байгаа байхгүй. Нэс би ерөөсөө шүүмжлээгүй шүү дээ. Болохгүйг нь бид нар бүгдээрээ л мэдж байгаа. Энд болохгүйгээс яаж гарах юм бэ гэдгийг л би яриулаад байгаа байхгүй. Тэгэхээр та нарын одоо нөгөө эх орондоо хайртай гэл бүр уцаар лайв гээ та нарын одоо зүрх сэтгэлд баатар болцсон. Тэр нэг мөн хэрдэнэ гэж нэг гошногоо байна. Одоо өөр хин байдаг. Олон л ацнууд байна л да. Эх оронч нэртэй худлаа шагаа лайвгээ яваад байдаг. Тэднээс хинчин студ байгуулад камера аваад хүн цалинжуулаад тэгээ Монгол улсын төлөө юу хийц юм бэ? Тэд нар чи лайвгээс юу ч хийхгүй. Лайвгээс юу ч хийхгүй байгаа шүү дээ. Та нарын тэр ардын баатрууд чинь. Би бол
Тэд нар чинь тэгээ дандаа шүүмжилнэ. За тэр улгаачаа, энэ улгаачаа гэд яг хулгай хийж яхин нүдэрээ харсан юм шиг шахах. Тэр лооврчаан тэрийг тэгээч, энийг ингээч гэж шаадах юм. Би ерөөсөө ихэхгүй байгаа шүү дээ. Би бол хужаа гэж хэлж байгаа. Санжийн баяр бол хятад ээж нь цэвэр хятад байсан. Та нар Санжийн баярын ээжийг нөгөө Монгол улсад маш олон загас үржүүлсэн эрдэмтэн дулмаагаа гэж бодоод байна. Дулмаагаа өргөмөл хүүхэд. Би нэрийн тамхиа болоод иймд орсон шүү дээ. Утаа тамхиа болсон. Тэгээд дулмаагаа хүүхэд биш ээ. Наа чин дагуур өргөмөл хүүхдээ. Дулмаагаа өөрөө өвчний улмаас хүүхэд төрүүлж болохгүй байсан. Санжийн баяр бол хятадтай ирлээзээ. За буянгийн жагааг төрөөс хол байлгаараа сонгож болохгүй шүү. Буянгийн жагаа их талаасаа хятад шүү. За дан хоёрын эрдэнэ эцэг талаасаа хятад шүү. Гээд би та нарт шууд хятадыг анхааруулдаг шүү дээ. Та нар өөрсдөө хятадыг хэл хятадыг шууд зарлаач гэдэг. Тэгээ одоо баяр цогтын өвөө хятад шүү. Эрдэнэ хотын өвөө хятад шүү гэд ингээд хятадуудын зарлахаар над руу писта чамаас өөр монгол хүн байгаа мó гэж над руу дээрэд их та наст яг мэдрэл бодхоор өрөвдмөр чамаас устны хятад юм болцсон юм шүү. Гэхдээ Санжийн баяр хятад болохоор ардс намынхны удирдлагууд шүү. Дарга нарын нь 70-80% нь хятадтай ирлээд социал демократ нам бол тэр чигээрээ хятадууд байсан. Халзан даагаан болдоос ахуулаад. Баабар хятад, Аранган ихтэй хятад, Арангат зөндөө хятад байд. Баяр зогт хятад гэл ингээл хятадуудыг нэрлэхээр чамаас өөр монгол байгаа юм уу? Монголчууд бүгдөө хятад болчихсон юм. Гэхдээ тэд нар хятад болохоор монгол хүн байхгүй болчихдөг юм. Миний аав ээж, миний ах дүү, миний найз нөхөд, миний эргэн тойронд зөндөө монгол байгаа зөө. Уучлаарай, монголчууд байгаа шүү. Тэгээ ирлээ зурлын толгой дээр чинь гарчаад бид нар идэх ёстой хоолыг идээд, өмсөх ёстой хувцсыг хулгай ээж өмсүүлээд, унах ёстой машины маань. Одоо энэ миний урд явж байгаа пүрүс 20-той залуу шудраг байж чадах юм бол энэ уг нь G class 600-аа явж явах тийм мөнгөтэй юм баггүй юу. Тэгээ мөнгө холгоод талтцсан. Энэний мөнгөөр тэд нар тансаглаад идэг. Энэ одоо миний хажууд явж байгаа Акваны жолооч уг нь 300 ч явж явах хэрэгтэй байхгүй юу. 5-7 унаа явж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхэд одоо ингээ Аква унчаад өөрийгөө машинтайгаа удаа одоо болж байна. Өө амьдрал сайхан байна гэ бодцсон шааж байгаа юм зү бүтэхгүй юм. Тэгээ дээд айлынхаа тааз доод айлынхаа шалыг доод айлынхаа таазыг хажуу айлынхаа ханыг худалдаж авчаад өө сайхан амьдрал сайхан байна болж байна. Тэрийгэ байр авах гэж нэрлэдэг байгаа шин. Яг үүндээ дээд талынх нь айлын шал байхгүй юу тааз. Тэгээ доод айлынхаа таазыг худалдаад авсан. Хажуу айлынхаа ханыг худалдаад авсан. Яг гарыг юу ч байхгүй шүү дээ. За юмнуудаа аваад нүүе гэхэд та нар тэгэл юу ч шүү дээ. Шал таазаа нурааж авч явахтай шүү. Энийг ойлгуулах гад эрдэмтэн мэрэгт нэвтрүүлгээ өрөөд би ганцаараа ирэх биш. Боловсролын салбарт насаараа ажилласан эрдэмтний нэрэвлээ боловсрол юу нь болохгүй байгаа юм. Ингээд үндэсний бүхийн дотор байгаа тэр маф мөнгө угаадаг сайн бөхчүүдийг допингтой болгож харлуулдаг. Мөнгөөр допингоо дардаг бүр юм мафч. Энийг улсын арслан бүхийг нь оруулаад яриулахаар ингээд дэмжихгүй. Худлаа шаад чи хэрэглээ үздэг гэдэг өөрөө яг тэр допинг тарьж яхад нь хажууд нь байсан юм шиг чи хэрэгэлцсэн шүү дээ. Ингээд шаагаад байна писта нар. Та нар ч одоо тэгээд яг үнэндээ нэг писта гэхээс өөр илүү ойлгохтой үг. Ерөөсөө санаанд буухгүй. Мууны заяа завхт гэж одоо үнэхээр та нар мууны заяа цавхт гэж байгаа ш. Завхт биш шүү. Цавхт шүү. Мууны заяа цавхт гэхээр та нар үнэндээ хэцүү байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж шаагаад ах юм байна. Та нар эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглээд уучлаарай 1 минут ч урт наслахгүй. Бүр минут үтэл 1 секунд ч урт наслахгүй. Ойлгосноо? Та нар фитнест яваад төмөр өргөөд булчингоо гой болгоод та нар 1 секунд ч урт наслахгүй. Ойлгосноо?
Та нар хулгай яга худлаа яриад баяжаад бренди хувцс өмсөөд 1 секунд ч илүү наслахгүй. Ойлгосноо? Та нар төрөхдөө бид нар бүгдээрээ төрөхдөө идэх будааныхаа тоотой, өмсөх хувцсан тоотой, өвчлөх өвчнөнтэйгөө даах ёстой зовлонтойгоо, идэх ёстой зовлонтойгоо, даах ёстой жаргалтайгаа ингээд бид нар бүх юмтайгаа ирчдэн штэ. Ойлгосноо? Ерөөсөө л бид нар төрөхдөө л насныхаа тоотой ирчдэг. Бид нар 1 секунд ч илүү насалж чадахгүй. Та нар эрүүл мэндийн бүтээгдэхүүн ингээл шунал нь барагдахгүй феста. Мөрөөрөө л сайхан амьдрч л та. Тэгэл одоо хороогийн мөнгө усаар бүгдээрээ л үхээд өгнө шүү дээ. Амар шуналтай үхчээ Тэваачнд очно гэж шунаашаад. Мангар шуналтай заяа. Амьд байхдаа ингээд бүх юмыг хүснэ, бүх юмыг авах гэж дайрын шуналнд илдэг. Тэгээд мөрөөрөө үхчихгүй. Үхгээрээ Тэваачнд очно гэж шунаашаачна. Би та нарыг өстой ойлгохгүй. Манай од хоёр үзэж штэ нямад л гүрээ. Од хоёроо чи хүний гэрэл өгөлдөө чи. Хүний аквариумны гэрэл устаа өгшнө аваад ирнэ гэж мартчихад ирлээ гэх юм. Тэгээ мартцсан юм өгшөнгөт манайг яс захина гэдээ алга болчихно. Чи бас тэгж жаад. Манай нямаагүй од хоёрын дэлгүүрээс загс авч тийжээч. Гэртээ гоё эко. Тэр загс чин дотор нэг амьд амтан байгаа учраас юу яадаг штэ. Гэрийг штэ амар гоё цэвэршүүлдэг штэ. Чийгшүүл. Та нар нэг юм сонио хятадтай аппарат авчраад тогоо идүүлээл тэндээс нэг уур үлээгээл агаараа чийгшүүлэх гэл махаа идэв. Зөөр аквариумтай загс тавьчих. Хэд ургамал ич. Гэрий чи амар гоё янз зөө. 8 дэлгүүрээс найзынхын дэлгүүрийг рекламтчих. Манай найз бол янзын гоё загснуудыг авчирч гоё хямдхан зартаж. Чи гэрэл өгөөрэй одоо миний ургамал ихнээсээ жоо харлаад татах гэдэг шүү. Яг үнэн намайг үгсэн шүү дээ. Хамгийн сайн гэрэл аваад ирэх. За тийм байна да. Тэгээ одоо ер нь бол урам хугарч байна. Урам хугарлаа гэд би нэвтрүүлгээ зогсооно гэж байгаа юм биш шүү. Яг нэгэн ч гэсэн орилж л бай заа. Би энэ одоо миний энэ хорвоод ирсэн хийх ёстой ажил юм байлгүй. Хамгийн гол нь би хэлсэн. Бид нар энэ Монгол улс биднийг агаараараа амьсгалууллаа гэж нэг төгрөгч нөхөйг. Энэ Монгол улс төрсөн цагаасаа өгсүүлэл бид нар ямар мах юм хийж. Төрсөн цагаасаа өгсүүлэл бид нар энэ улсын цэнгэг агаараар өхөн өгтлээ ямар ч үн төлбөргүй амьсгалж байна. Бид нар төрсөн цагаасаа өгсүүлээд ямар ч үн төлбөргүйгээр Монгол их орныхоо хөрсөн дээр дураараа нь жаргаж, зовж, унаж, босож, хуйлж, дуулж ирэх чөлөөтэй амьдралаа. Бид нар төрсөн цагаасаа өгсүүлээд Монгол улсынхаа үзэсгэлэнт байгалаар дуртай газраа шээж, бааж, аялж ямар ч үн төлбөргүйгээр явлаа. Хэдэн мянган жилээрээ, хэдэн зуун жилээрээ эцэг өвгдөөсөө авахуулаад энэ тусгаар тогтнол их орондоо бид нар эзэн байд сайхан жаргалтай амьдэрсэн. Тэгэхээр миний энэ хийж байгаа ажил их орондоо өгж байгаа төлбөрмөн юм болов. Эцэг өвгдийнхөө өмнө биелүүлж байгаа миний үүрэг юм болов гэж бодож хийж байгаа. Ерөөсөө ялрахгүй байгаа. Амархан шүү дээ. Учраа олохгүй молохгүй садах юм. Ерөөсөө байхгүй мөнгө чаргалаа. Учраа олохгүй юм байхгүй. Учраа олохгүй юм байхгүй шүү. Би та нарт хэлээд байгаа ш сайн хүн муу хүн гэж байдгүй маа. Сайн хүн ч гэж байхгүй, муу хүн ч гэж байхгүй. Зүгээр хүн л гэж байгаа зөө. Тэгэхээр та нар нэг хүнээс илүү насалчна гэдэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглээд хэрэггүй. Тэгээ одоо зүгээр нэг л юм бод. Зоохгүй өөх юмсан л гэдгээ бод. Би одоо боддог. Удаа өвдөхгүй юмсан. Олж өгвөл унтаагаараа явчих юмсан л гэж боддог.
Бурханаас ч би гуйдаг. Эцэг өвдөөсөө ч гуйдаг. Би унтаагаараа л явчихмаар байна шүү. Энэ нэг мөн унтгаачудаас бол айн гэж байхгүй. Намайг одоо алан мална гэдэг намайг одоо 9 шидээр дарамтлж над руу залгадаг, мессеж өчтдөг, дугаараа нууцлж хараадаг. Ийм нөхдүүдээс бол айхгүй. Заа юу. Би бол хэлсэн шүү дээ. Надад 2хан айдас байгаа. Ээжийнхээ өмнө орохгүй юмсан гэдэг айдас, хүүгээ хитрхи багт нь явчихгүй юмсан. Ядаж нэг 18 нас хүрэх юмсан гэдэг л бодол. Ийм л хоёр юм чи айдас биш л дээ. Ийм л хоёр юм хүсдэг юм би. Угаасаа зориулаад эх орныхон төлөө зориулаад дууснаа. Намайг одоо эх орныхон төлөө, монголчуудын төлөө нэвтрүүлэг хийлээ, лайв хийлээ, юм хийлээ гэд намайг одоо 9 шидээр л гүжирдэж байгаа, гүтгэж байгаа. Тэгээ тэр хүмүүс өөрсдийнхөө шанг хүртнэ гэж нэг өдөр. За ийм л энэ. Яа баярлалаа. Монгол цусны төлөө, Монгол хүний төлөө яг чин сэтгэлээсээ начиг дуурж байгаа юм байхгүй. Үннээ л хэлээ. Би та нарт ч ямар ч ичг үлчирхаагүйгээр, ямар ч ёс зүйгүйгээр, ямар ч ирээ цэргүүгээр би та нарт хэлсэн. Одоохондоо надаас өөр үнэн байхгүй шүү гэж хэлдгээ хэлсэн. Одоохондоо миний араас л тийм үнэн гарч ирдэг юм бол одоохондоо бол Монголын төлөө гэж байгаа нэг ширхэгч хүн байхгүй шүү. Заавал ашиг сонирхол, албан тушаал, заавал мөнгө ардна. Тэгээ бүгд мөнгөний төлөө л явж штэ. Гэтэ мөнгө тийм чухал биш гэдгийг ерөөсөө ойлгохгүй. Мөнгөнийхөө боолуулаа шахаад байгаа. Мөнгө хэрэгтэй юу хэрэгтэй. Гэхдээ энэ чинь амжиргаанд л хэрэгтэй. Тэрнээс биш мөнгийг шүтэл үхчихгээл бүр хэвээр. Ямар ч нэр төргөө амьдрч штэ навш гэж. Юу ч байсан зарах гэж штэ болгож. Манайх гоё урам өгөхтэй бол гоё штэ. Гоё урам өгөх. Дэмждгүүл болох ш. Йоо энэ ямар амар төгжрэлтэй байна. Энэ дээрээ ингээд гацчлаа шүү. Амар төгжрэлтэй. Хаагур явчих гэсэн чи бүр таг. Тэгэхээр энэ за энэ урдуураа гайгүй юм лөө гэсэн чи уртл нь бас таг гүлэг юм аа. Овн бид нар ингэж амьдрах ёсгүй юм байна шүү дээ. Янз бүрээр л бодлоо. Одоо өвөг дээдсийнхаа хийсэн үүлийн үрийг бид нар үүрж байгаа юм болов. Дэлхийн хуурай газрын талыг эзлээд 44 сая хавтгай дөрвөлжин км газар гэдэг чинь яа бурхан. Одоогийн Монгол улсын газрыг 40 нугуулна гэхэрч пүү биш та. Дэлхийн хуурай газрын 50% эзэлсэн. Тэгээд 168 жил дэлхийг ноёлцсон. Ийм хүмүүсийн үр хөвгтүүд. Тэгэхээр тэр хүмүүсийнхаа хийсэн нүглийг одоо бид нар амсаж байгаа юм болов. Тэр хүмүүсийн хийсэн үеийн үрийг одоо бид нар эдэлж байгаа юм болов гэж бодох юм. 700 мянга болтол доошилсан л доо хүү ам. Бэлгийн замын өвчнөдөө баригдал. Тэгэл үүдэлсэнгүй шүү дээ. Тэгэл Оросын улаан коммунистууд Оросын гар шүүсэх бол. Тэгээ Оросууд манусыг яргалаад дуустал хятадуудын гарт орчлоо. Одоо хятадууд бол бид нэрстэй үндэ наад чинь дөө биста. Хятад үнтэй 8 их гэдэг хаа. 8000 жил 8 хийсэн хүмүүстэй одоо бид нар болоо биста. 8 гээд 30 жил л болж шүү дээ. 8000 жил 8 хийгээ баяжсан хүмүүстэй одоо 30 жилийн туршлагатай бид нар 8 хийх юм биста. Нүүдэлчд гэдэг ерөөсөө ойлгохгүй. Нүүдэлчдийн тарихынд 8 чин юм юу ч байхгүй шүү дээ. 8-ны ухаан биднэрт твич байхгүй шүү дээ. Бид нар хизээч 8 хийж чадахгүй шүү дээ. Энийг ойлгохгүй. 90-ээс нэг хэдийн хямдхан хувцас авчираа тэрийг нэг
2-3 нугалахгүй маа тэд нар чи 20-30 нугалах юм биз дээ. 20-30 нуглаад хэдэн дөрөв рүү халаарал би өстө 8-аг амар хийж ин л гэж шаа. Би өстө хаалж яана л гэд. Тин чи 8 биш байхгүй юу? Нэг бүр мүлхтэл сорж байгаа байхгүй юу хэдэн 8 чи. 1200 төгрөгийн юмыг авчираад энэ чи 20,000 18,000 зангаар. 15,000 зангаар бүр 10 нуглаа шаалчих шүү дээ. 1500 төгрөгийн юм авчираад 10 нуглаа шаалчих. Тэгэл тэндээсээ писта алж яана хэвээр. 8-ыг би жинхэнэ хийж яана гэдэг. Хүн шулаад байгаагаа мэдэхгүй. Нэг хайрлахгүй байгаагаа мэдэхгүй. Хүн биш. Мөнгө шүтсэн чөтгөр шулан болж байгаагаа мэдэхгүй. 1500 төгрөгийн нэмийг авчраа 3,000-аар зархах хангалттай шүү дээ. Нэг нуглаа зархад. Тэгэхгүй 10 нугалцсан писта. Би бол одоо ерөөс 8-аас дэш юу ч авахгүй байсан. Бүр ширхэг бандаж ч авахгүй. Дандаа гадагшаа захиалаад. Тэгээ яг хэрэгтэй юм уу тэмүүм юм уу? Юу лээ нөгөөд. Юу лээ тэмүүм нэг нь юу лээ. Тэндээс үнэн харж агаад материалын судалж агаад шууд тэндээс нь захиалаад авчвал амархан гэж. Одоо миний өмссөн бодолкнууд чи би өмссөн бодолкнуудаа дэлгүүрээр яваад харж байгаа. Хамгийн багадаа 70,000. Хамгийн багадаа 70,000. Тэмүүгээс 12-3,000-аар авчиж байгаа юм чи. 5-6 нуглаа шаачиж байгаа юм бодолкийг. Тэ ядаргаатай. Тэгээ ийм сэтгэхүйдээ өмсч одоо мөхл рүүгээ явхаас яах вэ? Нэгнийг хайрлахгүй. Зөвхөн өөрөө л болж ивэл юу ч хийхээсээ буцхаа байсан. Ийм монголчуудтай ер нь хэцүү байна. Өдөртэй байна. За ингээд Монгол улс бол байх нь тодорхой юм байна. Монгол үндэстэн байхгүй тодорхой юм байна. Тодорхой болцсон юм байна. Монгол үндэстэн өөрийгөө мөхөчж байгаа юм байна. Нэгэндээ хайргүй, нэгнийгээ хайрладгүй, нэгнийхээ төлөө зүрхэн зохилдгүй, нүүдэлчдэж явуулна. Хөршайлынхаа малыг засан дуруутахад араас нь явж байгаа осгоод өгдөг. Тийм эр зөрөгтэй, тийм нинжин сэтгэлтэй, өөрийнхөө амийг малын амнаас дор үздэг, малынхаа амийг өөрийнхөө амнаас илүү үздэг. Нэг хонь өгөхөд уйлдаг, хашууддаг, харамсдаг, өрөвддөг. Хажуу айлынхаа малыг засан дуруутах тогтоох гэж явж байгаа л хосгоод өгчдөг. Ийм нөхөрсөг, ийм үнэнч. Ийм л ард түмэн шүү дээ, Монголын ард түмэн байсан. Гэсэн одоо бүр жийчгүй боллоо. Айлын малыг уруутахад хааж хашч зогсож байгаад хөлдөөд өгчдөг байсан монгол хүн. Одоо айлынхаа малыг шуурганд уруутахад баярладаг монгол хүн болж байна. Айлынх нь мал хяраалайвал инээгээд баярлаа шаагаад байдаг. Өөрийнх нь мал өсвөл баярладаг. Айлын мал өсвөл хүмхийгөө зуудаг, атаархдаг нэг юм навшийн монгол болоод хувирчлаа. Яамаар юм. Итгэхгүй одоо энэний төлөө би одоо гашилж бодсоор байгаа. Сүүлдээ бодгоч дургуурдаг болчих. За миний лайв уйтгартай байх шиг байна. Хүмүүс ч ер нь нэг айхтар үзээч гэж бодохгүй байх шиг байна. За энд асуулт байна уу? Ажлын амжилт өсөё гэж нас жаргал эрүүлэхийг хүсье л гэж. Одоохондоо чамаас өөр Монгол цусны төлөө ярьж байгаа хүн алгаа л гэж. За тэгэл үнэн шүү. Их шөнсөн юм олгоо өчрөө олохгүй байл гэж. Гэрлий өгөөч чи. Аа тэ аквариумны гэрэл байгаа хөшөөл гэж. Үнэн ярьж байна л гэж. Энэ өөрөө гоё. За юм байна. Нэг хаттай ирлээз нэг шээс ороод ирчихсэн явж өгч. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай үзэгчтэй. Дундаа зөвхөн шонхрууд нэснэ.